За сайн байцгаана уу. За миний би яг одоо Niagara College Welland campus дээр ирсэн байна. This was a group project. Every student in the class had like a doodle and they all put together to do some test printing. За энэ бид нэг оюутны кафетерийд орж ирсэн байна. За тэндээсээ хоолоо захиалчдаг юм байна. За ингээд оюутнууд энд орж ирээд чөлөө цагаан өнгөрөөгөөд амраад тэнд бас тоглоомын хэсэг байдаг юм байна. За тэнд ийм тоглоомын хэсэг тэнд бас бильярд тоглох боломжтой. За ингээд оюутнууд нь энд кафенд суугаа хоорондоо ярилцах, митинг хийх, мэдээ үзэх тийм дуртай зүйлээ хийж болох юм байна. За энэ бол кофе шоп байна. Үннүүдийг харах юм бол за оролцоогоор алкогольны төрөл бол 19-с дээш нас гэсэн байна. Ликороос байдаг юм байна. Draft bottles. За алкогольтой бас сандвич янз янзын сандвичүүдийн үнийг харах юм бол жишээлбэл grilled cheese 565 гэж байна. За veggie burger болохоор $839 канад гэсэн үг. За үндсэндээ нэг $10 7-оос $10 орчимд сандвич идэж болох юм байна. За салаатнууд байна. Жишээлбэл салаатнууд ойролцоогоор нэг $5-аас $10 орчимд төрөл бүрийн chicken дахианы шарсан махнууд байна. Дээрээс нь төмөс шарсан төмөс. За олон улсын оюутны хоол гэдгсэн байна. За жишээлбэл масала 772, веги, самоса, за мэдээж нөгөө тий Мексик 839. За 772. За ерөнхийдөө ингээд орон орны сандвич ч юм уу одоо энэ хоолууд бас байж байгаа. За тэгээд ундааны төрөл. За иймэрхүү. За энд ингээд оюутнууд суугаад хооллож байна. За энэ Simply Financial Athletic Center. За энэ дээрээс нь харагдахад ийм харагдаж байна. За энд ингээд оюутнуудын жим байна. За оюутнууд чөлөө цагаараа энэ жим гэж хичээлдэг юм байна. Маш олон тоног хөрөмдөд харагдаж байна. За ерөөхдөө оюутнууд багш нар бүгд л байдаг юм байна да. За ингээ гадна талаасаа юм харагдаж байна. За энэ бол зарим хүүхдүүд зарим багш нар хичээлж байна энэ дотор жимд. Гүйлтийн машинууд маш олон цаана маш олон дасгалын хэрэгслүүд харагдаж байна да. Маш олон. За ингээд окей. Welcome everyone. I'm Carrie Scheck-Schneider. I'm the program coordinator and also faculty here in the Fitness and Health Promotion Program. So we are a 2-year diploma with this. International Student Office, it starts from right there at the very front. The team you see, we call them the student assistants. Student assistants are current students studying at Niagara College. Come in here and plan things out and actually set type and actually print off like posters. За сэргээрч эрчим хүчний лабораторид ирсэн байна. За одоо энд энэ давхрал хэрч гэрээ сэргээрч эрчим хүчний лаборатори болон сэргээрч эрчим хүчний техник юм байна. Автоматик програмаар сурах гэж байгаа. Техникийн рүү тий сурах гэж байгаа хүмүүс жишээлбэл motive power techniques, motive power technician, automatic service technician. Ерөнхийдөө
механикч болох гэж байгаа тийм ээ. Механикийн чиглэлээр сурах гэж байгаа хүмүүстүүд зориулсан. За шилбэл Motive Power Technician, Automotive Cop энэ одоо Cop програмтай дадлага ажилтай, дадлагтай одоо юм хэлбэр байна. За эсвэл Technician гэсэн нэршил бас байна. За Motive Power Technique чадвар суулгах, техникийн, механикийн чадвар суулгах гэсэн ийм хэлбэрүүд байна. Техник сурвал одоо механикийн инженер чааштай болох юм боломжтой. За энэ механикийн янз бүрийн хөтөлбөрүүдэд хамрагдаж техникч болох боломжтой. Some round bar. So along the way, they also learn how to design parts, so how to make AutoCAD drawings, drawings for all different pieces of machinery, learn how to read them, and draw them for any industry needs. They learn in regular 2D, and then they